За яг уу усны асуудлууд ярьж байгаа. Тэгээ Улаанбаатар хот бол өөрөө Сэлб туул, Дунд хоол гэдэг угаасаа усанд байдаг. Тэгээ дэлхийн жишгээр эн чинь дэлхийн одоо бүхэл хотууд голоо дагаж байрладаг юм жишгтэй. Дундны усаа бол голоосоо авж байгаа, голынхон доогоор явж байгаа хэсгэж авч. Гол нь байгаль орчны наривцсан төлөв байдлын үнэлгээгээ хийгээд аюулгүй үдгээр нь тогтоогод голын дагуу ингээд дид үтс хөгждөг. Энэ бол дэлхийн жишг. Тэгээд дэлхийн жишг яриад хотоо хөгжүүлээд агаарын бохирдол, замын төвжирэл гэдэг хоёр том мангасаа дарах гээд ингээ ажил хийх гэхээр уус төрчөөд байгаа асуудал. За үндэсний урлагийн их театр төв цэнгэлдэх хүрээлэн гэдэг бол бас Улаанбаатарчуудад маш чухал асуудал. Хоёр улсын ерөнхийлөгч ярьсан. Үндэсний урлагийн театр гээд 200 сая доллараар үнэгүй хүйж өгөө буцалтгүй тусламжаар ингээ эхлүүлэх гээд хүлээгээд байдаг. Тэгэхэд одоо үндэсний энэ цэцэрлэг түрээлэнгийн түүхийг ярих юм бол анх 1200 га газрыг хамгаалтанд аваад ингэжсэн. Тэгээд MCS гээд 3 хэсэгтэй компани 300 гагийн тасалж аваад Sky Resort өнөөдөр гольфын төлөө Ассан Вилла гэж явж илсэн шүү дээ. Тэгээд хажууханд нь бас энэ Ардсан намын гишүүн, Наран туяа гишүүн одоо Баянзүрх захын эзэн 2014 онд энэ 3.3 га газрын газар ашиглах гэрээгээр авцсан явж шүү дээ. Адилхан ундны бүсэн дээр. Тэгэхээр ингээд өнөөдөр ингээ ус төржүүлээд төр нь юм аихэр болдгоо. Хувийн компани ажлыг ихээр болдог. Төр нь өөрийнхөө юмыг мэдж болдог юм. Иргэдийн асуудлыг төрн төсөл хэрэгжүүлэхээр юусе хийлүүдгүй. Энэ 3 үсэгтэй хувийн компани ажил хийхээр 300 гагаар таслаад өгчдөг. Гольфын талбай, ундны үсгийн үндэ Sky Resort, Ascent Villa болцсон. Тэгэхээр энэ асуудлыг бас манай эрхэм төлөөлөгч нар бас бодож үзээрэй л гэж бас хэлэхээр энэ бол дэлхийн жишгээрээ ингээд 200 сая доллараар буцалтгүй тусламжаар манай Улаанбаатарчуудад үндэсний урлагийн их театр төв цэнгэлдэх хүрээлэн буцалтгүй тусламжаар хийж өгөх гээд байдаг. Ийм асуудал байгаа шүү гэж хэлээ. За баярлалаа.